11 нь бидний нэмэгдэл буюу ашиг, цалин хөлсний 10%-ийг түүний агуулхад буцааж өгөх Бурхны систем юм. Библи тодорхой заасан ч 11 нь Христийн шашинд маргаантай сэдэв хэвээр байгаа. Зарим хүмүүс хуучин болон шинэ гэрээнүүд хоорондоо холбоогүй мэт шинэ гэрээнд 11-ийн талаарх нотлогоо тийм ч их байдаггүй гэж хэлдэг. Бусд нь 11 зөвхөн еврейчүүдэд зориулагдсан бөгөөд өнөөдөр бид Бурханд бүхнээ өгөхөөр дуудагдсан гэж үздэг. Гэхдээ бодит байдал дээр тэд ихэвчлэн түүнд 11-ээс хамаагүй бага хувийг буцааж өгдөг. Бусд нь эсрэг туйшрал руу явдаг ба тэд нямбаа 11 өгдөгч ядуус болон дөрвөсдийг халамжлах эсвэл бусдад өршөөл үзүүлэх сонирхол багтаа байдаг. Шинэ гэрээнд Есүс хэлэхдээ бид хоёулангийн хийх ёстой гэдгийг тодорхой болгосон. Үнэн ч шударгаар 11-ийг буцааж өгөх шударга ёс, өршөөл итгэлийг баримтлах нь гэж хэлсэн байдаг. Бурхан Мосед газрын бүх 11-ийг эзэнд ариун гэж хэлсэн. Олон зууны турш сая итгэгчид Бурханы үгэнд итгэж Малахи 3:8-аас 12 дугаар ишлэлд гардаг амлалтуудыг туршиж түүний үнэнч байдлыг олж мэдсэн. Магадгүй та овг нэрээрээ дэлхийд алдартай брэнд болсон хэд хэдэн гэр бүлийн тухай сонссон байх. Хайнц, Крафт, Ригл, Херши болон Колгейт. Тэд бүгд итгэмжит 11-ийг өргөдөх хүмүүс байсан гэдгийг та мэдэх үү? Есүс биднийг мөн адил түүнд үнэнч байж, түүний өгөх чадварт итгэж байгаагийн шинж тэмдэг болгон үнэнч 11-ийг буцааж өгөхийг уриалж байна. Бид өргөл өргөхдөө Бурхан тэдгээр нөөцийг ашиглан дэлхийн хязгаарт мөнхийн сайн мэдээг түгээж Есүсийн удахгүй эргэн ирэх үйл явцыг хурдсахдаг. Мөн бид өөртөө итгэлээрээ улам хүчрхэгчдэг. Миний 11 үнэхээр хүлээн авч буй бүх материалын ивэлийн 10%-ийг төлөөлж байна уу? Би тооцоондоо чухал зүйлсийг орхиг дуусна уу гэж асууцгаая. Дараа нь итгэмжтэй байж түүний үгийг өргөл өргөхдөө дагцгаая. Одоо бид өсөлтийнхөө 10%-ийг Бурханд 11 болгон буцаан өгч тогтмол системчилсэн амлалтын өргөлөө өргөхдөө өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.